За сайн байцгаана уу? Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр золбоо нь хаашаа явах гэж байгаа юм бэ гэхлээр Монгол явлаа. Монгол руугаа яваагүй 6 жил гаруй болсон байна. Тэгээд Монголдо очие гэж гівэнт бодоод ачаага багчаад онгоцон цугаа Монгол руугаа явлаа. Монголд уулзцаая. За тогсон золбоо нь хаашаа явах гэж байгаа юм бэ гэхлээр Япон явлаа. Би Солонгост 20 гаруй жил амьдрахдаа Япон нэг ч явж үзээгүй. Уг нь бол яг хаяанд байгаа орн шүү дээ. Тун ойрхон байгаа орн. Тэгээ Японыг явж үзэхийнсэн гэд байнга боддог байсан. Японд Токиод амьдардаг маа нэг найз холбогдоод золбоо чи хэрвээ Токиод ирж үзмээр байгаа бол манад ирээд байж болно шүү. Тэгээ манайх гоё том байранд орсон. Хажуудлынх нь өрөө суларсан гэхээр нь очиж үзье гэж байнга боддог байсан юм чи нэг удаа очичоод ирээгээд өнөөдөр явхад бэлэн болчиход байж байна. За тэгээ өнөөдөр Инчоноос 5:40 гэж нисээд орой 8:40-д Токиод буух юм бэлээ. Тэгээд ямар ч гэсэн найзынхаа гэрийг олоод очино. Тийм чи намайг тосох хэрэггүй. Би өөрөө бичлэг хийнгээ гэрээ чи олоод очивол илүү сонирхолтой байх бах гэд очиод нэлээд төөрөлдөх бах. Тэгээд бас анх удаа ингээ аялангаа влог хий гэж бодоод энэ худалдаж авсан камерыг асаачаа зогсож байна. За тэгвэл бүгдээрээ гарцгаая. Өнөөдөр өглөө босоо сайхан гэр орноо цэвэрлээд бүх юма жин там болгоод ачаагаа баглаад тэгээд нэг гоё сэтгэл аягүй гоё байна л та. Нэг хүн аялаад явахаар нэг гоё сэтгэл гоё өгдөн штэ. Нэг тийм мэдрэмжтэй байна. За тэгвэл гарцгаая. Онгоцноосоо барыг хоцрогоо алдаж байна. Солонгосоор Guam fashion гэж ярьдаг байхгүй юу? Онгоцны нисэх буудлын руу явахдаа ямар хувцас өмсөх вэ гэдэг дээр солонгосчууд айгүй point өгдөө. Тэгээ би болохоор нэг юм подолк өмсөд Seoul гэсэн бичгтэй подолк өмсөд тэгээ доогуура энэ Nike өмсөд Nike Pose өмссөн байгаа. Онгоцон суугтаа гоё юм тухтай хувцас өмсвөл зүгээр санагддیں۔ Надаа. За тэг бүгдээр ямар ч адал явдалтай аялчаад ирнэ. Тэг би өөрөө ер нь Япон улстай айгу дуртай. Очиж үзээгүй ч гэсэн Япон хүмүүсийг ер нь айгу респект хийдэг, хүндэлдэг. Яагаад гэвэл та бүхэн ч гэсэн мэдж байгаа шүү дээ. Япон хүмүүс шиг ухамсартай, хөдөлмөрч мундаг хүмүүс ер нь байхгүй хадл ертөнцид. Хаа явсан газараа айгу гоё өөрсдийгөө авч явдаг хүмүүс шүү дээ, тэ. Дэлхийн аваргын тэр болоход яадаг вүлээ. Өөрсдийнхөө сууж исэн тэр балет шилжсэн газараа бүр тэр чигээр нь цэвэрлчээд явдаг хүмүүс шүү дээ. Тэр нь над бүр үнэхээр гайхмаар санагдав. Энэ хүмүүс яаж ийм гоё сэтгүүтэй болдог байна гэж боддог л доо. Долларын ханш өсөж төгрөгийн ханш унаж байгаа энэ үед та бид санхүүгээ өөрөөр бодох цаг нэгэн төржээ. Иймээс бид альва хадгаламж, бонд, стейкнээ баталгаатай валютаар зөв сонгох хэрэгтэй. Тэгэхээр би та бүхэндээ Монголын хамгийн өндөр өгөөжтэй US Tether стейкнийг танилцуулъя. USDT буюу US Tether нь Америк доллартай нэг харьцаатай тул ханш унана гэж байхгүй. Дэлхийн анхны дижитал доллар. Төлбөр тооцоо олон улсын мөнгөнд шилжүүлэг, крипто арилжааны гол хөшүүргээр ашиглагддаг stable coin буюу тогтвортой гэж нэрлэгддэг coin юм. Тэгвэл staking гэж юу вэ? Staking үйлчилгээ нь крипто салбарт төлхөө ашиглагддаг тодорхой хугацаанд staking хэдвчэндээ тухайн криптог төвжин байршуулж тэр криптогоор өгөөж хүртэх үйлчилгээ юм. Stable coin нь дотроо олон төрөлтэй. Үүнд Америк доллартай нэг харьцаатай, алт, түүхий дээр баталгаажсан гэх мэт олон төрөл байдаг. Тэгвэл комплекс крипто бирж дээр жилийн 14% өгөөжтэй дижитал долларын өндөр өгөөжтэй стейкинг үйлчилгээг харилцагч хөрөнгө оруулагч нартаа санал болгож байна. Комплекс Mongoliaгийн USDT стейк нь Монголдо хамгийн өндөр өгөөжтэй. Төгрөг эсвэл USDT сонголтоор US Tether стейк хийх боломжтой. Стейкинг өгөөжөөс гадна ханшийн өөрчлөлтийн өгөөж хүртэх боломжтой. Олон стейкинг хэдвчнээ өөр хугацаатай байршуулах боломжтой. Өдөр бүрийн тооцсон өгөөжийг хянах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Та бүхэн сонирхвол Complex Mongolia Facebook хуудас руу шууд чат бичээд үйлчилгээ авах боломжтой. Тэг хүн ер нь яг ингээд шууд нэг шийдвэр гаргах хэрэгтэй байдаг юм шиг байна. Тэг айгаал ивэл айгаал байгаа л гэдэг шүү дээ. За айгаад ах чи явах те зүгээр нэг ингээд нэг тийрхэд идэв чи ямарваа нэг юм хийхээсэ. Тэг хүн ер нь нас ахих тусам бүр тэгдэг болчт юм билээ. Залуудаа хүн чи тэгэл нөө зоригтой юу хүснээ хийгээл амьдэрдэг шүү дээ. Тэг нас ахих тусам ямарваа нэг юмыг хийж үзэх, шинээр юм хийж үзэхдээ айгүй тийм төвөгшөөдөг болчт юм билээ. Тэгээ уг намайг ахлах сургуульд байхад нэг Япон явах боломж гарч ирсэн байхгүй юу? Токио руу явах. Яг гэвэл нөө манай хөл бөмбөгийн секцний багийн тамирчид Япон улсын нэг тэмцээнд орохоор болоод манай сургуулийн дийлэх хүүхдүүд явж ирсэн юм аа. Тэгээд надтай нэг 2-3 хүүхдэл яваагүй. Яагаад яваагүй гэхлээр тухайд нэг Япон явах билетийнхаа мөнгийг төлж чадахгүй. Тэгээд би явж байгаагүй байхгүй юу? Энэ хөл бөмбөгийн секцэнд сурж байгаа хүүхдүүд маш их хэмжээний мөнгө төлдөг сарда. Ер нь баян айлын хүүхдүүд нь энэ спортоор хичээлдэг шүү дээ. Солонгост бол надтай ер нь адилхан амьдралын бололцоо муутай нэг 2-3 хүүхд яг Япон явж чадахгүй, нөө билетийнхаа мөнгийг төлж чадахгүй, тэр нөө Японд очиод байшин идэж уун, тэгээд тэр хөл бөмбөгийн бэлтгэлийг тэр талбай энэ төрөөслнө гэдэг ер нь нэлийн зардал
гарах болоод тэр бүгдийг эцэг эхчүүдээс хурааж авч байгаа шүү дээ. Би тухайн үед нөгөө амьдралын бололцоо жоохон муутай байсан болохоор явахгүй үлдчихсэн. Айгу сэтгэл гонсоогоод үлдчихсэн юм аа тухайн үед. Би жоохон байсан шүү дээ тэр үед чинь 16-7 тал залуу байсан. Тэр үед нэг тэгж явах боломжоо алдчихсан. Тэгээ одоо энэ олон жил өнгөрсний дараа Япон явж үзнэ гэсэн чинь бүр үнэхээр гоё санагдчихэж байна. Тэгээ би одоо Япон гээд төсөөлөнгууд маш соёлтой хүмүүс, хогооч гадуур хайдгүү те. Тэгээ гудамжаар нь оймстой явхаар оймс нь харалдгүй гэдэг байгаа байхгүй юу. Нэг ютубер залуу тийм бичлэг хийсэн байсан. Цагаан оймстой гутлаа тайлаад Японы гудамжаар явсан чинь оймс нь харлаг байгаа юм шиг. Тэр нэрээ үнэн болов. Би нэг очиж байгаа туршиж үзтээ юм уу цагаан оймстой яваад. Цагаан оймс үүссэн байгаа гэлэх үү. Японоос хэр аюу гоё төсөөлөгдөд байна надаа. Солонгосоос нэг л өөр. Тэгээ очиад ямар байх нь бас харцгаая. Тэгээ би та бүхэндээ гоё нэг танилцуулъя, өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцъя. Яг ямар байна? Миний одоо яг бодож байгаагаас илүү байна уу? Айсгүй яг миний бодож байгаа шиг байна уу? Айсгүй хүү ээж миний бодож яснаас онцгүй байсан юм бэ шүү гэсэн сэтгэл төрхнөө. Манай монголчууд Солонгост ирж үзээгүй байжгаад хамгийн анх Солонгост ирэхээр дийлийнх нь яг ямар сэтгэлтэй байдаг вэ гэхлээр хүүе Солонгос орны чинь үнэхээр гоё орон юм болоо гэж бодсон чинь саасныг бодвол онцгүй юм байна гэсэн сэтгэлүүд айгүй их байдаг байхгүй юу. Аргагүй л дээ одоо нөө манай монголчууд Монголоос Солонгосыг үзэхээр л нөө K-pop гэлтэй, K-dram гээл дандаа гоё зүйлүүдийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрсдөө ирээд амьдраад үзэхээр бодсноос нь тис ондоо байдаг л та. Яг K-pop, K-dram одоо тэр идэж ууж байгаа юм яг телевизээр гарч байгаа, YouTube-ээр гарч байгаа зүйлс нь итгэж болохгүй. Амьдраад үзэх юм бол бас өөр шүү дээ. Японд ч гэсэн магадгүй тийм байж магадгүй те. Тэгээ Японд байр бүр үнэхээр үнэтэй байдаг гэж мэдх юм байна. Байр бол бүр юу Солонгос цаашаа ер нь баг Азиста хамгийн үнэтэй байртай орнд Япон орж магадгүй те. Тэгээ хүмүүс нь тэр хүмүүсийн амьдарч байгаа байрыг харахаар жижигхэн тийм хулганы нөх шиг байрнууд л амьдарч тийм байлаа шүү дээ. Тэгээ мэдээж нэг баян мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь том байранд амьдардаг байлгүй. Тэгээд ялангуяа тэр хотынхоо төв рүү Токиод бол байр нь бол бүр л үнэтэй байдаг баг. Тэгээд харин азар манай найз чи манад байж болно гэхээр бодлоо өөрчлөхөөс нэг газ пледэ бичүүлсэн шүү. За би яваад чи. Тэгээд ямар ч байрны асуудал шийдэгдсэн болохоор бас гайг байна. Түүнээс бол очиод буудлын энэ төр түрээслээд ч юм уу те. Гест хаус ч гэдэм үү юу гэдэг. Тиймэрхүү газар байсан бол бас нэлээ их зардал гарах байсан баха. За тэгэхээр нэг мөнгө төгрөгөө яриад бас ингэ шүүмжлээд очиж байгаа би та бүхэнд бүр нэгэнгүй хэдэн төгрөг болж чинь хэдэн яон өгч чинь бүгдийг танилцуулна шүү. Тэгээ та бүхэн бас гайхчихж магадгүй хөөе золбооч чинь онгоцны буудлын явах чинь яга машина барьцсан явж байгаа болоо гэд гаргаж өгөх юм байхгүй. Золбоогоо гаргаж өгч байна. За тавсан дагсан манай найзууд хараа жоохон зав мото өнөөдөр чи яаж яах нэгд өдөр болохоор бүгдээрээ ажилтаа байгаа байхгүй юу. Тэгээ за би өөрийгөө гаргаад өгч чигээд машина Инчон онгоцны буудлын дээр хайчаад явна гэдэг. Инчон онгоцны буудлын дээр удаан хугацаагаар машина парклж олдог зогсоол байдаг байхгүй юу. Одоо жишээлбэл 3 хоногор ч юм уу, 7 хоногор ч юм уу, 1 сараар ч юм уу гадаад явчаад ирэх хүмүүс байж болно шүү дээ. Тэг гаргаж өгөх хүн амтан байхгүй юм уу те. Тийм хүмүүс нь тэр удаан хугацаагаар машина парклдаг газар нь машина тавьчаад 3 хоног гадаад руу явчаад ч юм уу, 7 хоног гадаад руу явж ирчээд буцаа машина оноод ирдэг тийм паркинг байдаг. Би та бүхэнд очиж байгаад үзүүлнэ. Тэгээ тэрэнд нь очиод машина парклчихъя гэж бодоод өдрийн 9000 вон гэж хэлсэн баха. Тэгээд би Япон руу 7 хоног явчаад ирнэ. Тэгэхээр 9-7 63,000 вон болно гэж ойлгож болох нэ. Ер нь баг дүндээ. Одоо би гэрээсээ метронд суугаад, автобусанд суугаад Инчон онгоцны буудлыг гарсан ч тэр хавцаагаар нь тэгээ буцаж ирэхдээ бас юу шүү дээ. Тэр бүх билетүүдээ авч. Тэгэхээр нэг 20,000 вон, 30,000 вон л зөрүүтэй. Тэгэхээр за машина парклж гэж байна. Дахиад мөнгө төгрөг яриад басна хэцүү бэ гэж. Тэгээ миний хувьд амьдралдаа анх удаа яг ийм сохор аялал хийж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд бүр илүү их догтлоод байгаа хэл та. Сохор аялал гэдэг нь сохор болцоо гэдэг шиг юу ч төлөвлөхгүй явж байгаа байхгүй юу. Онгоцны буудлын дээр буугаад буусан цагаас ахуулаад найзынхаа гэр рүү яаж явах вэ гэж хүн амтнаас асуугаад Монголд очиж байгаа нэг ютуберүүд байдаг шүү дээ. Яг тэр хүмүүс шиг явж байгаа байхгүй юу. Айгуу адил явдалтай байх байх гэж бодоод. Тэгээ хоёрдугаар гэх юм бол Япон улс ч бас тийм аюултай орн биш шүү дээ. Аюул байхтай, айдас байхтай орн гэх юм уу. Тийм болохоор бас тайван байна. Ер нь яг Токиод үзчихээр газрууд юу байдгийг би нэг их судлаагүй. Тэгээ очиж байгаа шууд маргааш өглөөнөөс ахуулаад гараад яг ямар газрууд байдیں۔ Шууд интернетээр ухаал тэр газрууд руугаа шууд яваад үзье гэж бодож байгаа. Токиод ер нь яг үзчихээр газар юу байдгийг бол та бүхэн коммент бичиж үлдээгээрэй. Тэгээ золбоон сониноос их юм бол нэр эдитертэй болсон. Тэгээ энэ бичлэгийг манай эдитер янзлна. Тэгээ манай эдитер ер нь хэр бичлэг янзлж байна. Та бүхэн коммент зэгт бичиж үлдээгээрэй гэдэг. Эдитертэй авир дарамт өгөх байхгүй юу те. Манай эдитер
Ер нь айгүй дажгүй санагдсан. Над руу нөө бичлэг янзлаад явуулсан л та миний бичлэгийг янзлаад явуулсан. Тэгээд бүр үнэхээр гоё янзлсан байсан. Шууд миний сэтгэл төрсөн. Вау. Энэ залуу үнэхээр таалагдчихэв. Ямар гоё бичлэг янзлалт юм бэ гэдэг. Айгүй гоё сэтгэл гаргаад над руу явуулсан байсан л та. Золбоо нь ер нь хүний сэтгэлийг айгүй үнэлдэг төрлийн юм баггүй юу? Зарим хүмүүс чинь хүнээд юм хэлэхчээ тэрийг яг алфтаа юм шиг боддог шүү дээ. Одоо жишээлбэл зүгээр манай эдитер дээр миний хийгээгүй ажлыг хийгээд явуулчлаа гэж бодъё л та. Зүг зүгээр байжсэн чи одоо над руу нэг рилс бичлэг хийгээд явуулдаг ч юм уу те. Би шаардлага тавиагүй бахт өөрөө сэтгэлээрээ хийнэ гэж ярьдаг шүү дээ тэрийг. Одоо тэглээ гэхэд би тэр сэтгэлийг үнэлэх байхгүй юу? Чан те сэтгэл гаргаад өөрөө ингээд сэтгэхэд хийгээд те ямар мундаг юм бэ гэх тэр хүний сэтгэлийн үнэлдэг төрлийн юм. Тэгвэл зарим хүмүүс ч нэг алфтаа юм шиг тэгээ бүр илүү их шаардж байна те. Өчиг нөө юм хийж өгдөг байсан яга хийхэ болчихооч гэдэг юм уу. Би тийм төрлийн хүн биш болохоор бити санаа зовоорой. Тэр хэмжээгээр сэтгэл гарна, яг тэр хэмжээгээр сэтгэл гарна. За тэгээд ямар ч гэсэн чод машина парклаад ачаага өгчөөд гүцэндээ суугаад Токиодо яваад очноо. Токио. Конничива, аригато гозаимас. Ваташи ва золбоо икки desu ne. O genki desu ka? Watashi wa genki desu ne. Амар японтэй болсон. Япон хэл гоё хэл шүү бас. Сонсоход солонгос хэл бас гоё хэл, япон хэл бас гоё хэл. Сурахад амархан хэл шүү дээ. Япон хэл, солонгос хэл чигээр нь. Сурахад хамгийн хэцүү л англи хэл байх шүү миний хувьд. Англи яа нэрэ. За та бүхэндээ сонирхуулаад харуулах юм бол энэ солонгосын Нэбу Сүнван Туруу гэдэг зам баггүй юу? Энэ зам бүр үнэхээр гайхалтай хийгдсэн зам. Одоо та бүхэн ингээ хоёр тийш харах юм бол ингээ байшин барилгууд нь байгаа заяа. Тэгээд яг Сөүлийн хотоос сүлбээд хотоор нь ингээ гүүр барьсан байгаа байхгүй юу? Бүр нэлээд урт юм. Одоо юу гэж тайлбарлах болох юм бэ? 1-р хорооллоос 16-р хороол хүртэл ингээ хотоо ингээ тэр чигээр нь нэвтлээд ийм гүүр барьсан байгаа байхгүй юу? Нэбу Сүнван Туруу гэдэг ийм зам байна. Тэгээ өнөөдөр нэгд өдөр болохоор зам жоохон төвчрээтэй байна. Солонгост аягүй сон нэгд өдөр аягүй их зам төвчрэн бүтэнсээ өдөр ямар ч төвчрээ байдгүй. Ер нь аль ч улс адилхан баг тоо. За тэгээ энэ харах юм бол ингээд сонирн байгаас хажууд нь ингээд байшин барилгууд нь хотынхоо Сөүлгээ хотынхоо яг ингээд голоор нь юм гүүр барьцсан. Монголд яг нэг ийм гүүр барьчихад замын төвчрээ бол зүгээр асуудалгүй үстэй. Тэгээ энэ чинь аягүй амар гэрлэн тохио байхгүй. Тэгээ 70 км цагийн хурдтай явж болно. Энэ бол аягүй амар байгаа байхгүй. Тэгээ ингээ хажуу тишээ ингээ хорооллоор гардаг юм салаа замууд байгаа. Тэгээ одоо жишээлбэл би энэ хороол руу явхаар бол нэг жоох урагшаа явж хагаад хурдны замаасаа гардаг юм зам байгаа. Иймэрхүү зам энцэг ууг нь Монголд байрчвал төвчрээний асуудал өстой янзын шийдэгдэл байх та. Ууг нь бол. За та бүхэн ийшээгээ харах юм бол одоо нэг войгуг хороол байгааз. Тэгээ энэ хороол руу орох гэж байгаа хүмүүс ингээ хажуу тишээ замаасаа гарчихна. Одоо ингээ войгуг хороол руу орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол Сөүлийн хотын төвийн хурдны зам гэж бодчиход болно. Солонгос ер нь хурдны зам аягүй ихтэй Сөүл дотроо хотын хурдны зам гэж ярьдаг тийм хурдны замтай. Тэгээ би одоо Инчон хүртэл 66 км дутуу байна. 4 гэхэд яваад очих юм байна. За нөгөө Нэбу Сүнван Туруу гэдэг зам чинь үргэлжлээ явсаар л байна. Бүр нэлээд урт байгааз. За ингээ хажуу талаар нь та бүхэн харах юм бол байшин барилгууд ингээ айлууд амьдарч байгаа байхгүй. Тэгээ ингээд хорооллынхоо голоор нэм гүүр барьцсан гэхээр бас төвчрээнийхээ асуудлыг бол үнэхээр мундаг шийдсэн байгаа сте. Би нэг үг дахин харуулад байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Монголд нэг ийм хотынхоо голоор ийм нэг гүүр барьчвал уг нь төвчрээний асуудал дороо шийдэгдэх хаа. Тэгээ чи гэрлэн дохио байхгүй болохоор маш том давуу талтай байгаа байхгүй. Машинууд нь зогсохгүй тэгэл явж байгаа л яг өөрсдөөртөө очих хороол дээр ирээл хажуу тишээ гарчин. Ийм зам байдаг шүү Солонгост. Тэгээ Японы зам нь бас ямар байдаг бол тэрийг нэг бас очиж үзнэ. Хэр төгжрээтэй байдаг бол хүмүүс бол маш соёлтой байдаг юм билээ. Бараг сигналддаггүй л хүрээ те. Сигналын дуу сонсох нөө бүгдээр бас харцгаая те. Сигналдах нөө би биндээ бүр үнэхээр сүрхий зам тавьж өгдөг юм билээ. Тэгээ нэг явган хүний зам энтер дээр бол те машинууд нь зогсоод хүмүүс нь мэдлээд тиймэрхүү бичлэг энтер үзэхээр ваа Япон нэрээ үнэхээр ухамсартай хүмүүс гэдгийг анзаарч болдгоо л доо. За залбооны ямар ч хүрээдэрлээ. Та бүхэн ингээ харах юм бол Инчон нисэх онгоцны буудлын дээр машинуудаа урт хугацаагаар парклж жолдог ийм том паркинг байдаг юм байна. За тэр дээг харах юм бол онгоц нисэж явна. За энэ бол бүр нэлээд том паркинг байна. За машиныхаа зогсоол нь бүр дэндүү том болохоор онгоцныхоо буудлын руу автобус нь суугаад явдаг юм байна. Онгоцныхоо буудлаас нэлээд зайтай байдаг юм байна. Би өмнөөөсөө мэдчихэж байгаагүй. Одоо онгоцныхоо буудлын руу автобус нь суугаад явж байна. За энэ Инчоны онгоцны буудлал харагдаж байна. Тэгээ хэрвээ алхаад ирсэн бол бүр нэлээд алхах байсан юм байна. Тэгээ ингээ автобусаар нь шууд хүргээд өгчдөг юм байна.
За энэ автобусанд суугаад саяны машины зогсоолоос хүрээд ирлээ. Одоо энэ ч онгоцны буудлын дээр хүрээд ирлээ. Саяны машины зогсоол нь онгоцныхоо буудлаас нэлээд зайтай юм байна. Тэгээ магадгүй би мэдэхгүй алхаад ирсэн бол бүр нэлээд хол алхах байсан байна. За ямар ч гэсэн энэ ч онгоцны буудлын дээр хүрээд ирлээ. 9 минут ирүүл сарвал. Барыг Солонгостой төөрөх шахлаач сая. Алхаад ирсэн бол өстой балрах байсан байна. За тэгээ одоо ачаагаа өгчөөд нэг сайхан сэтгэл санаа амраад дотгошоо орж аваад нэг хоол иднэ. Тэгэхгүй бол өглөөнөөс хойш ганц алим л идлээ. Өөр юм идээгүй. Тэг жоох өсөж байна. Эхний ээлжинд тэгээс ачаагаа өгөөдөх. За ямар ч гэсэн ачаагаа өгчлөө. Ачаагаа өгөөд гоё сэтгэл санаа амарчлаа. Жохон хоцрох болов гэсэн гайгүй байна. Тэгээ ямар ч гэсэн бас банк ороод Япон йен авчлаа. Очоод хэрэглэх учраас тэгээ одоо утсаа гадаадад ашиглаж болохоор солиулаад болоо. Би 7 хоног ирэх учраас утасныхаа газар дээр очиод би 7 хоног Япон явчаад ирнэ. Тийм учраас гадаадад барих боломжтой болгоод өгөөч гэд Солонгос орны heavy roaming гэдэг өгөхгүй. Тэрнгээр нь солиулчаад дотгошоо орлоо. Тэгээ аюу амар. Ер нь юм хөгжөөд ийш тийшээ аялахад ч гэсэн амарлцсан байгаа шүү дээ. Солонгосоос Япон руу очиод ч гэсэн би өөрийнхөө утсыг яг Солонгост барьж байгаа юм шиг барих боломжтой гэсэн үг байхгүй. Японд очиод яана одоо би утасгүй интернетгүй яана гэж санаа зовоодох шаардлагагүй. Яг л Солонгост ашиглаж байгаа юм шиг өөрийнхөө утсыг ашиглаад явж болно гэсэн үг. Гэхдээ мэдээж төлбөртэй. Төлбөр нь хэд байдаг вүлээ? За би ямар ч асуугаа та бүхэндээ хэлнэ. Тэгээд энэ ч онгоцны бодол дээр lot of people in here. Амар хүнтэй нөө. 죄송한데 혹시 여기 LG가 어디 있어요? LG 그 해외 로밍식이라고 하는데 핸드폰. 네. 자, 다 보이시 ингээ харах юм бол Солонгос ер нь бол 3 ийм утасны салбар байдаг. KT, тэгээд LG, за тэгээд SK Telecom гэдэг 3 салбар байдаг. Би болохоор LG-г ашигладаг. Тэгээд LG дээрээс өөрийнхөө утсыг одоо гадаадд ашиглаж болохоор болгож солиулнаа. Тэгээд хэдэн төгрөг болох нь би та бүхэндээ хэлж өгье. За, одоо энэ урд зогсож байгаа хүн бас утсаа гадаадд ашиглаж болохоор солиулж ах шиг байна. 괜찮아요. 제가 먹을게요. Сая юу болсон бэ гэхлээр эндээс юуг нь авах ёстой юм биш үү? Дугаараа авах ёстой байд юм байна. Тэгээ дугаараа авах ёстой байсан би аваагүй хүлээж агаад баларсан. Энэ урдуура хүн оруулчлаа. Хата 오면 이 가격 똑같은 거죠? 네, 감사합니다. За бүх ажлаа амжуулаад дотгошоо ороод ирлээ. Ачаагаа өгөөд утсаа гадаад ашиглаж болохоор бүртгүүлээд йен аваад дотгошоо ороод ирлээ. Одоо нэг 40 минутын дараа нислээ. Бүх зүйлээ амжуулчлаа. Та бүхэндээ өмнө Инчооны нисэх онгоцны буудлыг ерөөсө харуулж байгаагүй бах те. Тэр нь аюулгүй сэрхэн таалагддаг юм а. За ямар ч байсан бүх ажлаа амжуулчаад гейтнийхаа гадаа ирээд хүлээгээ сууж гин 30 минутын дараа онгоцондоо орлоо. Хэдэн цаг нисэх юм бэ гэвэл эндээс 5:40-оос нисээд 8 гэхэд Токиод буучих юм байна. Тэгэхээр хэдэн минут нисдэг гэсэн үг вэ? 6. 2 цаг 20 минут хавцаа нисдэг гэдээ ойлгоход болох юм байна. Инчооноос Токио хүртэл нэг 2 цаг 20 минут нисдэг юм байна. Та бүхэн гадаа харах юм бол цаг агаар нь өдөр үнэхээр гоё нөө. Халуунч, хүүтэнч айгуу гоё цаг агаартай өдөр явж байна. Тэгээ дотгошоо орж ирж байгаа жоохон юм идчихье гэж бодсон. Цаг амжсангүй. Япон руу онгоцоор нисэхэд онгоцон дотор хоол өгдөм болов уу хүмүүс сайн мэдэхгүй байна. Тэгээд онгоцон дотор хоол өгдөг бол онгоцон дотор хоол дээд. Онгоцон дотор ирвэ хоол өгдөг бол өнөөдөр ч нэг алим л идэх шивдэ. Нилээн өсцөн буух юм шиг байна. Тэгээд очиж аваад гоё Япон хоол иднэ. Японд дэр яг ямар хоол өгд юм бол бас могбан ер нь очиж аваад их хийнэ. За сая хэлж байна. Онгоцондоо сууцгаагаарэ. Босоод онгоц хөдлөлөө босоод гинэ. Та нар ер нь ингээд иймэрхүү юм дээр очиж оочролдог төрлийн хүмүүс үү айлсгүй сууж суугаад хамгийн сүүлд ордог төрлийн хүмүүс үү? Би болохоор иймэрхүү юм дээр яг ингээд их яардаг шүү дээ. Нэгэн л ороо суухаас цааш гэж тоо. Тэг хүлээдгүй. Хүмүүс болохоор бүгдээрээ очилцгаацсан байна. Ямар онгоцоор нисэж байгаа юм бэ гэхлээр Этиопия гэдэг онгоцоор нисэж байгаа юм байна. Та бүхэндээ харуулъя. Энэ онгоцоор нисэх юм байна. Тэр цаана бас нэг онгоц нисэж явнаа. Энэ том онгоц нэр яаж ингэж нисдэг байна те. Харах болгондоо гайхдаг шүү. Unbelievable байгаас тийм үнэхээр. За тэгээ золбоо нь ямар ч гэсэн Японд очоод нэг 7 онцоод Солонгостой буцаад ирнэ. За золбоо нь онгоцондоо орж ирээ суучлаа. Тэгэхээр сус судлалга битүү дүүрч ах шиг байна. Янз бүрийн улсын хүмүүс сууж ах шиг байна. Солонгосчууд байна, Япон хүмүүс байна, Африк хүмүүс байна. Монгол царайтай хүмүүс ч байна. Тэгээд би Монгол болоо нэг асуулт юм өгснэ. За шиг. Айгуу асуусан чинь Монгол хүн биш ээ гэж бодоод асууж чадсангүй. Айгуу Монгол царайтай нэг хүн байсан юм аа. Тэгээд би яриа асууж чадсан.
Тэгээ миний хажууд нэг Африк залуу сууж байна. Тэгээ одоогийн байдлаар энэ хажуудлын суудалд бол хүн алга. Хүн битээ ирээс. Та нар ер нь тэгж боддгоо. Миний хажууд онгоцон суухдаа миний хажуудлын суудалд хэн суух бол гэж аягүй их боддог юм шиг байна тийм. Тэгээ нэг ганц би залуучууд маань одоо эмэгтэй хүн байвал миний хажууд нэг царайлаг залуу суучаасаа гэж боддог ч юм эсвэл ганц би залуучууд миний хажууд нэг хөрх эмэгтэй суучаасаа гэж аягүй их боддог гэж сонсч байсан. Би сонсч байсан шүү. Би бол тэгж боддгоо. Би тэгж боддгоо зүгээр хүмүүс тэгж боддог гэсэн. За онгоц маань дүүсээ 2 hours later. За миний хажууд одоо л хүн суугаагүй байна. A few moments later. Миний хажууд одоо л хүн суухгүй байх ямар сони юм. Хүмүүс нь ерөөхдөө бүгдээрээ орж ирээ сууц дүүрсэн байна. Тэгээд гэтээ хамгийн гол нь хоол өгдөг болов өгдөг юм болов миний гиз үнэхээр үлсэж байна. Өглөөнөөс хойш нэг л алим идсэн. Тэгээд хоол өгдөг болвол бүр үлсэх юм шиг байна. Токиод очиж байгаа Японы хамгийн гоё хамттай хоолнуудыг өстой идэж өгнө. За тэгээ аялал маань үнэхээр гоё. Адал явдлаар дүүрэн, аз жаргалаар дүүрэн байх болтугай. Та бүхэн ч гэсэн Золбоо ТV-тэйгээ хамт байгаарай. За онгоцон дотор ямар ч гэсэн хоол гарч ирд юм байна. Тэгээ ямар хоол авсан бэ гэхлээр chicken fish гэхээр chicken-ийг авчлаа. Энэ төмсний нугаштай chicken, тэгээ нэг broccoli хийсэн байна. Талх, кимчи, мас, тэгээд өвөрцөө, помидор. Энэ юу юм бол? За энийг мэдхгүй идэж үзчихэж болно. Ийм хоол гарч ирлээ. Амар өлсцэн байсан. Энэ болохоор нэг чигнэмэг байх шиг байна. Солонгосын. За ийм хоол гарч ирлээ. За онгоцон дотроос гарч ирсэн хоолоо бүгдийг идчихлээ. Тэгээд өлсцэн байсныг ч хэлэх үү. Амтрхан идлээ. Тэгээд одоо цаг 6:45 болж байна. Нэг цаг 15 минут нисээд Токиод буулаа. Тэгээд Токиод очиод уулзцгаая. За онгоц маань Инчоноос хөдлөөд энэ хавцаа явж байна. Японы нутаг дэвсгэр дээр бол ороод ирсэн байна. Токиогийн Нарита гэдэг газар буух юм байна. Нэг цагийн дараа буулаа. Та бүхэн харах юм бол ийм ойрхон байсан байгааз. Тэгэхэд би нэг ч удаа явж үзээгүй. Тэрээс 2 цаг 30 минут бишэл очиж байна. За онгоц маань газартлаа. За онгоц маань газартсан шүү. Сайн яваад түрээдэрлээ. Одоо гарах гэж бас нэг хэсэг боо юм болох те. Би нэг өмнө нь Европ руу зөндөө олон удаа нисчихсэн болохоор 2 цагийн нислэг бол тийм хэцүү санагдахгүй байна. Газ яваад ирж байгаа юм шиг санагдаж байна. Өмнө Европ руу нисэхэд чинь чанга байсан шүү. 14 цаг нисэн. Тэгээ очоод хүлээн. Тэгээд онгоц дахиад өөр онгоц сольсон. Тэгжиж очдөг байсан болохоор бараг 2 өдөр болж очдөг байсан болохоор 2 цагийн нислэг бол нэрээ айгүй хурдан өнгөрч байгаа юм шиг санагдлаа. За ямар ч гэсэн хайтаахан гараад өнөөдөр очих хэвээр найзынхаа гэрээг олоод очивол өнөөдрийн мань зориг биелж байгаа нэрээ. Одоо гараад та бодолж өгөх байна. Тэгээд яг нэг англи хэлэндээ бас сайн биш болохоор хүмүүстэй яаж ойлгоцгоо солонгосоор яриад яваад л тааш шүү дээ. Эсвэл монголоор яриад яваад байгаа юм. Монголоор асуугаад би ийшээ явах гэсэн юм аа гэж. За тэгээд амьд хүн арахтаа яаж ч жагаад найзынхаа гэрээг олоод очиж авах хаа. За онгоцноосоо буучлаа. Токио төрөөд ирлээ. Япон их чах хоёр амар хөөрхөн бууж ирснийг хөтөлцөөд яваад нэг хөөрхөн санагдсан шүү дээ. Буунгата яг миний урд ажилласан байхгүй. Буунгата айгуу сэрхий хөтөлцөж аваад Солонгос руу аялчаад ирсэн болтой. За анх удаа Токиод ирж үзэж байна. Жохос хэрүүхэн байна уу юу? За одоо ч та бодолж өгөх та тий. Энэ Наруто гэдэг онгоцны буудлын нь тийм том онгоцны буудль биш юм шиг байна тий. Би зүгээр хальт ингээд гаднаас нарсан чинь айгу жижигхэн онгоцны буудлын шиг санагдлаа. Инчоны онгоцны буудлын ч мөр нэлээд том шүү дээ. Нүсэр юм байх тэгээд Наруто болохоор жоохон жижигхэн юм шиг байна. Солонгосын Кимпу Ван гэж байдаг байхгүй. Тэрнтэй жоохон төстэй юм болов. За тэр Японд анх ирж байгаа хүмүүс зураг харуулж байгаа болтой. Би одоо хааш явах юм бэ? Ямар ч гэсэн энэ хүмүүсийг дагаа явж явах болчих байлгүй дээ тий. Ямар ч гэсэн хүмүүсийг дагаа явуулчлаа. За онгоцны буудлын бол аюу гоё цэвэрхэн юм байна уу? Маш гоё цэвэрхэн харагдаж байна. За энэ Япон хүн ажиллаа хийж байна. Тэгээ миний бас нэг мэдхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр Япон хүмүүсийн харьцааны соёл ер нь хэр байдаг юм бол энийг туршиж үзмээр байгаа байхгүй юу? Солонгос хүмүүс
Дайчгүй шүү. Ер нь гадаад хүн очиод юм асуувал айгүй ээлдэг хариулаад өгчдөг. Яа тусалах гээд айгүй хичээдэг байхгүй солонгос хүмүүс. Хүмүүс ер нь тэртэл дээр хэр өгд юм бол тэ танихгүй гадаад дээр очиод юм асуух юм бол хэр хийлдэг зааж зөөлж өгд юм бол бас тэрийг нэг туршиж үзнэ. Тэгээ та бүхэн энтэй ер нь хэр санал нийлэх вэ? Улс орон болгоны өөрсдийнх нь нэг тийм үнэр гэж байдаг шүү дээ. Одоо яг Монголд очингууд нэг өөр үнэртэй. Солонгос тэрэнгууд нэг өөр үнэртэй. Тэгээ Японоос бас яг нэг ямар үнэртэх бол гэдэг би мэдэрч үзмээр байгаа байхгүй юу. Ингээд хэлэн жоохон муу хатгтээ яг анх Солонгос буухаар аягүй сонь өмхийн үнэрттэй шүү дээ. Солонгост анх ирж үзсэн хүмүүс нь сайн мэдж байгаа. Тэгээд удаан амьдраад ирэхээр тэрийг ерөөсөө мэдрэхээ болчдөг байхгүй юу. Түүнээс бол яг анх Солонгост ирээд Солонгосын энэ хорооллоор нь явангууд аягүй Япон хүмүүстэй солонгосоор мэдлждэг шүү дээ. Хаасуугүйний нэмсэ гэж ярьд юм. Хаасуугүй одоо тийм муу усны тийм нэг муухай үнэр байдаг шүү дээ. Тийм үнэр айгүй хурц үнэрддэг байхгүй. Тэгээ солонгосыг анх ирж байгаа хүмүүс дийлэх нь юу гэж хэлдэг вэ гэхээр ямар муухай өмхийн үнэртэй ингэж айгүй хүмүүс ярьдаг. Ялангуяа 100 тэр үнэр нь бүр илүү хурц үнэрддэг. Тэгээд Японд дэр нь тийм бохир усны үнэр хэр үнэрдэх нөө бас харж үзье гэж бодож байна. Гэхдээ би их зөв явж гинөө. Хүмүүсийг дагаад яваад зөвлөл өгдөө тэг бодвол. За энэ хүмүүсийг дагаад яваад байгаа шүү дээ. Золбоо нь бол тэгээд өөрс зөв байх гэж бодож байна. Бас нэг миний жоохон санаа зовж байгаа зүйл юу вэ гэхээр сая онгоцон дотор тэр онгоцны үйлчлэгч хоол өгж явахдаа миний бичлэгийг битээ хийгээрэй гэд дургуутсаж байгаа байхгүй юу? Намайг явсны дараа бичлэг хийж болно гэд Солонгост бас яг адилхан ер нь хүмүүс өөрсдийнхөө нүүр царайг гарах айгу дургуй байдаг байхгүй юу? Өөр хүний бичлэг дээр бүр тийм хүний дүрсийг дураараа авч болохгүй гэсэн хуйлтай байдаг шүү дээ. Энэ Японд ер нь хэр байд юм бол Япон хүмүүс гайгүй хэлгүүдээ тий айлсг бол бас яг солонгос хүмүүстэй адилхан зураг бичлэгээ хийлгүүлэх дургүй байдаг юм болоо. Япон хүмүүс ер нь яг ямар хүн хүмүүс байдаг юм бол нэг л мэдмээр байгаа юм да. За галерей гараадах гээл. За хүмүүс зогсож чинь одоо энэ галерей гараад энэ бичлэг хийж болохгүй нэ. Тийм учраас камера утраалаа. За золбооны ямарчсан галерей нь бичиг баримтаа үзүүлээд гараад ирлээ. Тэгээд одоо ачаагаа авахаа зогсож байна. Ачаа маань арайхан гарч ирээгүй байна. Ачаагаа аваад гарч байгаад бөдөлж өгөх та. Тэгээ надад энд нэг таалагдсан юм юу вэ гэхээр гайл дээр нь ажиллаж байгаа гайлын ажилчид нь аюу олоолаа ажилт юм байна. Бараг сая яг гайл дээр нь 10 гаруй хүн ажиллаж байна. Европт болохоор яадаг вэ гэхээр нэг 3-4 хүн суулгах чинь заяа. Бөө очир. Тэгээ нэг 3-4 хүн нь ингээд нэг ярваагаа суудсан. Ажлаа хийж тал ингээд те хүмүүсээс янз бүр юм асуугаад амар төвхтөө. Тэгээ энэ болохоор хүмүүсээ газ гаргаад байгаа байхгүй юу? 10 дүүн сууж байгаа шүү дээ гайлын ажилчид. Тэгээд асуух юм асуугаад газ гаргаад байгаа. Тэгэхээр Европт болохоор ингээд баг очир нь бүр нэлээд урт болсон байхад чинь 3-4 хүн суудсан. Тиймэрхүү юм дээр айгүй бохимддаг байсан л та. Ер нь Япон улс, Солонгос улс хурдан айл болох нь ажлаа хурдан бүтээдэг, хурдан хий гэдэг тийм үзэл бодолтой улсууд юм шиг байна л та. Тэгээд ажил төрлөн ч гэсэн айгүй хурдан явагдчихэдэг юм шиг байна. За, Солбоогийнх нь ачаа гарч ирдгвэ. Нэлээд унтчих шүү. Бараг 10 минут зогслоо. Цүнхнүүдийн ингээд тэгшилж тавьдаг Япон хүн ажилт юм байна. Тэр цаана харах юм бол эмэгтэй хүн ажилт юм байна. Яг ингээд цүнхнүүд нь бууж ирэхдээ жоохон дали буугаад ирэх юм бол тэн зогсож байгаа эмэгтэй хүн бүгдийг гоё ихцэлж тавьж өгд юм байна. Ийм хүнд ажлыг ягаад эмэгтэй хүн хийж байгаа юм бол те. Энэ бас хүн түн цүнхнүүдийг ихцэлж тавина гэдэг чинь тийм амар биш баймаар юм. Тэр эмэгтэй хүн ажиллаж байна. Солонгос ийм хүн байдгүй байсан баха. Байдгүй болсон юм болоо. Мэдгүй би л Солонгост яг ийм цүнх тэгштэй зогсож байгаа ажилтнаа л нэг ч харж байгаагүй. За тэнд нэг эмэгтэй зогсож байгаас тэр эмэгтэй цүнхнүүдийн тэгштэй тийм ажил хийдэг юм байна. За ямар ч гэсэн золбоо нь ачаагаа гараад ирлээ. Тэгээ одоо энэчнээс ахуулаад хаашаа яаж явах вэ мэдэхгүй. Яаж явах хэвээр юм бол энэ босс тикет гэнэ энэчнээс юуг авах хэвээр юм шүү тикет. За золбооны ямар ч гэсэн автобусныхаа пледийг бичүүлээд авчлаа. 9-5-аас би эндээс Шинжику руу явна. Шинжику гэсэн баха. Тэгээ энэчнээс автобусаа хүлээгээ зогсож байна. Энэ 18-ын зогсоол дээрээс. Тэгээ 9-5-аас автобус маань ирэх юм байна. Японы онгоцны буудлыг харсан чинь ер нь Сөүлийн Инчоны онгоцны буудалтай төстэй юм байна. Харанхуй болохоор сайн харагдахгүй байна л да. Гэхдээ ер нь ерөнхийд нь харах юм бол Солонгостой ер нь төстэй байна. Тэгээ жоохон сэрүүн хүн байна цагаагаар. За тэгээ энэчнээс автобусандаа суугаад Шинжику стейшн руу явнаа. Шинжику. За тэгээ та бүхэндээ сонирхуулаад харуулах юм бол энэ автобусны плед нь 3600 йен боллоо. Солонгос воноор бол 36000 вон. Тэгэхээр Солонгосын автобус нь нэг 18000 вон, 20000 вонд явчихдаг байхгүй юу? Яалтчгүй. Өртөг өндөр байдгаа гэж үний юм шиг байна. Айгуу гоё цэвэрхэн юм байна яалтчгүй. За жоохон хог байна уу хараадах. За энд ямар ч нэг хог биш шүү. Тэгээ өнөөдөр золбоо шууд гэрээсээ гараад шин цүнх худалдаж авсан. Ийм цүнх нэг миний өмнө нь хэрэгэлдэг байсан цүнх эвдэрсэн. Тэгээд дэлгүүр орж 260,000 воноор ийм шин цүнх худалдаж авсан. Одоо энэ цүнхээ бариад ийш тийш аялж өгөндөө. За ямарч тэгээд айтаахан асуудалгүй гараад ирсэн. Сэтгэл тайвшраад
Одоо яг найзынхаа гэрийг олоод очих юм бол бүр гоё сэтгэл тайвширч гадна. Ер нь бол их тийм юмд урдчил санаа зовдөг төрлийн хүн юм шиг байгаа юм. Болох байлгүй дээ те. Анх удаа юм сохор аялал хийж үзэж байгаа болохоор сонирхолтой байна. За автобусны ирэх төхөөд эхлэхээр тэр урд нь нэг хүн пледийн бүгдийг бүртгэж аваад шалгаж аваад тэгээ цүнхнүүдийн гоё ингээд өрөө тавьчихдаг юм байна. Би одоо бас цүнхээ өгөөд пледээ шалгуулад пледээ тэр үнд хураалгуулад тэгээ шууд автобус нэрэнгууд орцоох юм шиг байна. Тэгээ хүмүүс нь ингээ гоё оочглаа зогссон. Гоё ингээд дистарата эмх замбрата явагддаг юм байна. Ер нь гаднах төрхийг харахад бол солонгос хүмүүсээс нэг ялгагдаад ах юм алга. За та бүхэн тэр Япон өвөг харах юм бол хараа дасгал хийж байна. Гойны тасгал хийж байгаа хгүй хөлний тасгал. Таксины жолооч юм шиг байна. Яа аминдаа ийм арчаатай шүү дээ. Япон хүмүүс зүүн хасдаг гэдэг аргагүй юм байна л та. Тэр хараа тэр өвөг хараа дасгал хийгээд байгаа. Яа ямар мундаг юм. За дасгалаа хийж байгаа нэг такси руугаа яваад орчлоо хүн суулгахтаа. Яг ингээд хөнгөн үедээ амралтынхаа цагаар те хөлний дасгал хийгээд авчдаг юм байна. Вау, unbelievable. За золбоо ямар ч гэсэн автобусанд орж ирээ суучлаа. Тэгээ автобус нь дүүрэн хүнтэй байгаа учраас бичлэг хийх боломжгүй юм шиг байна. Автобуснасаа буугаад бичлэгээ үргэлжлүүлээд хийя. Японы хурдны зам нь айгүй гоё юм байна. Цэвэрхэн юм байна. Төгжрээ байхгүй. Гэхдээ одоо нэг орой болсон болохоор төгжрээг байгаа хэл та. Би нөө Японыг эсрэг талдаа урсгалтаа гэдгийг мартцсан. Тэгээ сая нэг хэсэг гайхалтай ч юу илээ гэж бодсон харин Японч нэрээ буруу талдаа урсгалтаа гэдэг те. Нөө машинууд нь бүгд буруу талдаа өрүүлтэй. Тэгээд бас ийм толгейтер гарч байна. Нэрэлстэй хоггүй юм байна. Ямар ч хог харагдсангүй сая. За залбуу ямар ч гэсэн автобуснасаа буучлаа. Шинжүку стейшн дээр хүрээд ирлээ. Тэгээ энэчнээсээ одоо алхаад найзандаа яваад чинь нэг 30 минут тавцаа алхах бах. Уг нь автобусаар явчих болно л доо. Гэхдээ Японыг Токиодо танилцсангаа алхаа явуул илүү амар юм болоо гэж бодоод алхаа явж гин. Тэгээ сая би Японы хурдны замаар нь яваад ирсэн шүү дээ. Тэгээ нэг юм их гайхлаа юу гэхээр замын засвар маш их хийд юм байна. Машины замын засвар. Ерөөсөө л жоохон яваад замын засвар хийж явах юм. Тэгээд зам дээр нэг юм гал шиг нэг улаан өнгөтэй нэг юм сони юм тавьчаад тэгээд тэрэн дээрээ аюух засвар хийд юм байна. Тэгээд одоо та бүхэнд Японы гудамжийг харуулах юм бол ер нь бол Солонгостой төстэй юм байна. Тэгээд Солонгосыг бодвол арай нэг эмх цэгцтэй аюу цэвэрхэн харагдаж байна. Нэрэлстэй хог байдгүй юм биш үү? За Солонгост бол шар өнгөтэй таксинууд байдаг. Японы таксинууд нь хар өнгөтэй юм байна. Лондонгийн таксинуудтай адилхан юм уу? Тэр цаана байгаа машиныг харах юм бол. За сая замын уулзуур дээр нэг Япон залуутай таарлаа. Тэгээд намайг тэгнэ. Night club орох уу гинэ. Тэгэхээр би үгүй гэсэн чинь би Солонгосоос ирсэн үү гэхээр тийм гэдгсэн чинь. Night club хайж байвал надтай холбогдороо. Чи ютубер юм уу гэхээр тийм гэсэн чинь. Маа тэгээ night club байгаа шүү. Night club орохгүй гэл. Энд бас ингэж night club орох үгээ зогсдог залуучууд байдаг юм шүү дээ. Солонгос ч гэсэн яг нэг энэ шоуныхын гудамжаар явах юм бол тийм ажил хийдэг залуучууд байдаг хгүй. Яг гудамжаар нь явж байгаад хүмүүсийг манай клуб руу ороорой гэд гадаан зогсож байдаг залуучууд байдаг. Тэгээ Япон ч гэсэн тийм залуучууд байдаг юм байна. Энэ хоолны газар. Япон хоолнуудыг идэж үзнэ. Ямар хоол байдیں۔ Гудамж нь нэрээ ямар гоё цэвэрхэн юм байл. Би та бүхэнд нэг харуулъя. Энэ хараа. Гэхдээ яг хуу мэдээж иймэрхүү ганц хоёр хогнууд бол байна. Гэхдээ Солонгосыг бодвол цэвэрхэн байна. Солонгостаас ер нь хог ихтэй шүү дээ. Гудамжийг ингээ харах юм бол нэрэл баг цагаан өмстэй явах юм бол харлахааргүй цэвэрхэн харагдаж байна. Тэгээ яг энэ гудамж нь бол ер нь Солонгосын гудамжтай айгуу төстэй юм байна. Тэгээ би сая Токиогийн Нарито онгоцны буудлын дээр буугаад Шинжүку стейшн хүртэл цаг 30 минут явлаа автобусаар. Тэгээ нэг 80 км зайтай газар байсан баха. Тэгээ 80 км зайтай газар нэг цаг 30 минут явдаг юм байна. Тэгээд зам бол нэг хайхтар төгжрээгүй. За энэ хоолны газрууд гудамжаар явж явах зөндөө байна. Тэгээд барилгууд нь бас яг энэ хэсгээр тийм өндөр барилгууд бол харагдахгүй байна. Та бүхэн харах юм бол бүр нэг сүрхийн өндөр барилгууд харагдахгүй газ. Тэгэхээр яг энэ хэсэг нь өндөр барилгагүй хэсэг юм болов. За ийм гадаа ийм зардаг гоё ундаа хоолны газар байна. За иймэрхүү гудамж энтрийг харахаар бол яалтчгүй Солонгостой айгу төстэй харагдаад байгаа байхгүй. Японы такси нэр нь хэр байд юм бол хэр үнэтэй байд юм бол за энэ бас нэг такси явж байна. Маш их явдаг юм байна. Хөөх гэж бараг таксины хороол юм шүү. Таксины хорооллоо. За одоо 12 минут алхаад найзынхаа гэрт очлоо. Тэгээ анх удаа шууд онгоцныхоо буудлаас буугаад ингээ өөрөө явж үзэж чинь бас сонирхолтой байна. Анх удаа гэж худлаа ирж чинь. Би өмнө Лондонд очиход бас нэг удаа онгоцны буудлын дээр яг өөрөө буугаад нэг өөр газар олж очижсэн юм байна. Нүсмэс одоо юу болцсон бэ мэдэхгүй. За энэ хараа. Ийм
ундаа зардаг чапангийн зөндөө байдаг юм байна. Ямар сони. Тэгэд энэ хогоо ингээд гадаа нь гаргаад тавьчихдаг юм шиг шүү дээ. Энэ одоо бодоод хог нь үлгүү дээ. Хогоо ингээд гадаа нь гаргаад тавьчихдаг юм байна. Тэгээ бас огт хоггүй болов гэсэн чинь энэ хавар нь бас хог мог байна. Энэ бүр ингээд ууж исэн ундаа мундааны хог ирсэн гаргаад тавьчихсан юм шүү дээ. Өө энэ хараа нэг айлах нэг мууг нь гарах гаддаг тийм муухай дээ. Энд ингээд хайрцаг марцаг хогнуудаа бас оголоо ингээд тавьсан байдаг юм байна. За та хийж харах юм бол энд нэг хүүхдүүд TikTok хийж явах шиг байна. За энэ охтууд TikTok хийж байна. Энэ замаар одоо машин ч явж болдог, хүн ч явж болдог зам юм шиг байна те. За Японыгт огт хоггүй энэ төр гэдэгээс хог байд юм байна. Тамхины иш хог энэ төр бол харагдчихэв. За мэдээж л юу гэж те ямар ч улс нэг ширхэгч хоггүй байна гэж байхад энэ чи тэгээд 9 шидийн хүмүүс амьдарч байгаа шүү дээ. За энэ хоолны газар байна. Рамены газар шүү дээ. Рамен. Оо гой хоол зардаг юм шиг. За энэ дээгүүр нь бол нэг метро явдаг юм шиг байна. Трейн гэж ярьдаг те. Метро явж явах шиг байна. Тэгээд доогуур нэг хүн явдаг замтай. Тэгээ би хэлсэн шүү дээ нэг улс орон болгонд нэг тийм өөрийн гэсэн үнэр байдгаа гэд. За одоогийн байдлаар яг Японоос тийм айгүй хоолны үнэр гарч ийн л да. Хоолны үнэр гараад байна. Би яг нэг ийм хоолны гудамжаар яваад гэж байгаа юм уу? Хоолны үнэр маш их гарч байна. А энэ угаасаа хоолных нь гудамжаар би яваад байгаа юм байна шүү дээ. Энэ суши юу? Оо магшаарч идэх газар байна. За тэгээд би тэгээ Google Map асаацсан ингээд уцаа гар дээр барьцсан явж байгаа хгүй замаа хараад буруу яваадах юм. Айл гудамжаар ор гэдэг юм бол. Өө төөрсөн ш, золбоо төөрсөн ш. Энэ нэг гудамж байна, тийшээ л ор гэдэг юм да. Тэгээ хажууд тийш харахаар хоолны газар ах. Ингэж явж болох юм байна. За цаг 11 цаг болсон байна. Явсаар хагаад 11 болчихлоо шүү. Найзандаа очоод тэгээ маргааш гоё өглөөнөөс ахуулаад Токиото танилцсанаа. Одоо яг нэг цүнх энтрээ барьцсан, Google Map-аа асаацсан. Замаа ингээ хараа явж байгаа болохоор жоохон тухгүй байна. Бичлэг хийхэд. Та бүхэндээ ерөнхийд нь харууллаа. Солонгосоос нэг бүр тийм ялгагдаад ах юм алгуу. Ер нь бол төстэй юм байна. Солонгосыг бодоод арай эмхт зэгцтэй замбраатай. Тэгээ хог нь арай баг гэх юм уу. Тэгээ нөө миний хилээдсэн бохир усны үнэр үнэртдэггүй юм байна. Одоогийн байдлаар тийм нэг сүртэй үнэр бол үнэртэхгүй байна. Сая яг нөө хоолных нь гудамжаар яваадсан. Айгүй хоолны үнэр үнэртэйсэн юм байна шүү дээ. За би баг хүрээд ирлээ дээ. За солбоо ямар ч явсараад найзындаа баг хүрээд ирлээ. Тэгээ яг энэ хүрээд бичлэгээ өндөрлөө. Тэгээ маргааш өглөө эрт босоод Токиото танилцсанаа. Тэгээ одоо яг миний нэрцэн байгаа хорооллыг ямар хорооллыг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Шинжуку стейшнтэй ойрхон юм хороол. Тэгээд өндөр байрлагууд бол нэг алга та бүхэнд яс харуулчид тойруулаад аюу гоё юм цэвэрхэн гудамжтай. Тэгээд энэ одоо хувийн орон сууц юм уу, олон нийтийн орон сууц юм уу мэдэхгүй ийм газар байна. За хамгийн өндөр байрлал энэ баг шүү дээ. Одоо энэ чэнээс бас жоохон алхаад найзынх руу орно. Тэгээд ямар ч гэсэн золбоо нь Токиод хүрээд ирлээ. Тэгээд Токиод ямар ч нэг 7 хоноод буцна. Тэгээд гой юм үзэх бах гэж найдаж байна. Тэгээд Токиод Японд ирэх гэж зөндөө боддог байсан. Тэгээд зорилгоо биелүүлээд хүрээд ирлээ. Ер нь Япон хүмүүс ямар хүмүүс байдаг юм бэ? Токио гэж ямар хот юм? Тэгээд Япон ер нь ямар хөө улс юм гэдэг нь ерөнхийдөө нь гадралчаад буцнаа. Амттан их хийдэж үзье гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн энэ бичлэг орох юм бол яг Токиод үзчихээр ямар газрууд байдаг коммент секцэд бичиж үлдээгээрэй. Өнөөдрийн миний бичлэгтэй хамт үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй Токиод танилцж байгаа бичлэгээрээ уулзцаая. За тэгвэл бүгдээрээ золбоо TV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Бай.